За сквадрай мөдөхсөнд агаштай шүхэ эрүүгийн шүх хурдаа нээсний мэдээ. За энэ шүх хурдаанаар тусамгийн прокурорын газраас эрүүгүүдэд тусгай ингээ 11.1 цаасаар ядах дүгнэлт өгүүлсэн. Ган хүрэл баазгуудаар холбогдох эрүүгээр хэлсэн. За наримчин дараа шүх хурдааны эрсдэл танилцуул орцтор сууно. Цогцол. За шүүх хурдааны дэгийг танилцуулъя. За шүүгч танхимд орж ирэх шүүгийн шийдвэр уншиж сонсох үед шүүх хурдааны танхимдаа хүмүүс бүгд босож шүүгд хүндэтгэл үзүүлнэ. За шүүх хурдаанд оролцох шүүгд хандаж үг хэлэх мэдээлэл өгөхдөө суудлаасаа босно. За шүүх хурдааны оролцсноор шүүгийн шийдвэр уншихад байлчна. За мөн шүүх хурдааны оролцсноор хурдааны дараалах шинжийг сахилах шийдвэр захирах үүрэгтэй гэдгийг тайлбарлая. За шүүгдсээр шүүх хурдааны дэг зөрсөн тохиолдолд тэдгээр шүүх хурдааны танхимаас гарах тухай урьдчилан сануулна. За дахин зөрчил гарвал шүүх хурдааны танхимаас гарах шүүхийн шийдвэр уншихад танхимд байцаалах зохицуулттай. За улсын яамны мөндөдрийн хувьд шүүх хурдааны дэг зөрсөн тохиолдолд сануулгыг нь за дахин зөрчил гарвал зөрчлийн тухай үед заасан торох шийдвэр оногдох зохицуулттай гэдгийг тайлбарлая. За шүүгчрийн биеийн байцаалтыг хэрэгээс танилцуулна. За цагаан овогт отгон дүргийн баасанхүү. Баасанхүү нэ. За баасанхүү Монгол улсын 1980 оны 3 сарын 15-ны өдөр төрсөн. 38 настай эрэгтэй боловсролын мэргэжлэгээр хэрэгсэн ажиллагаа ам бүдрэг хүүхдүүд Сквадрай аймгийн Сквадрай сумын 5 дугаар эгт орсон суух хаягтай. За 2015 онд эрүүгийн 212 цааснаар тээврийн зураг ажил уусгаар нэг жил зураг орох шийдвэр байсан. За регистрийн дугаар N87-3 1576 гэсэн байна. За биеийн мэцэл зөв. За 70 ургавт одгэрлийн ган хүрэл. За Монгол улсын иргэн 1981 оны 2 сарын 20-ны өдөр төрсөн 44 настай эрэгтэй бүрэн дүнд боловсролтой хэрэгсэн ажиллагаа ам бол 5 Сквадрай мөхөсмө 2 дугаар их орсон суух хаягтай. За 2018 онд эрүүгийн хуулийн 11.1 цаасаар 500 сая төгрөгийн торох шийдвэр үзүүлсэн. За регистрийн дугаар AU81 TIG 2018 гэсэн байна. За би мэтэл зөв. За баасанхүү гавар прокурор ядах зүйлсийг гардаж авах танилцсан уу? Танилцсан. За шүүх хурдааны Сквадрай аймаг төгсөн нүнд агштай шүүхийн ерхий шүүгч насан буян бие дагаад шүүх хурдааны наримчин дараа номын эрдэнэ улсын гишүүн хэлтийн прокурор Өвөнбат өмгөөлөгч Зулаа Эрдэнэт за шүүгдэгч ган хүрэл баасанхүү нарыг оролцоод энэ шүүх хурдааны явуулнаа. За шүүх хурдааны бүрдгэн оролцож эдгээр үйлдэл гэр бүлийн гишүүн болон сатан төрлөлийн холбоотой зөвхөн тухайн барганы шийдвэрлэхэд ашиг сонирхлын болон хэргийг судалгаа шийдвэрлэхэд эргэлзээ бүхэлдэл байна гэж асуудал. Оролцогчдоор татвар гаргах хэрэгтэй. За улсын их татвар байгаа. Баггүй наа. За зулаа бүс. Эрдэнэт өгөөч. Баггүй. За ган хүрэл баасанхүү татвар хүн байна уу энэ хүмүүсээс? Баггүй. Наримчин дараа. За эрдэнэт өгөөч бие байцаалтаа шүүх төлөөс хэрхэн өмсгөө дугаартай. Монгол өнгөлт толгойн өнгөлөгч Эрдэнэт 2380. За зулаа бүс. За Монгол өнгөлт толгойн гишүүн өнгөлөгч Луучтын зулаа өнгөлөгчийн дугаар 15. Эрдэнэт өмсөл байхгүй юу? Өмсөл. Тэ дараа байж гарахгүй шүү. Саад өмсөлтэй прокурор хараар энд шүүх хурдааны хууцаас хэмжээний өрөөд үндэтгэл үзүүлнэ. За баасанхүү ган хурднаар энэ шүүх хурдаанд эрүүгийн шүүгдэгчээр оролцгаа. За шүүгдэгчид эрүүгээр хэн шийдвэрлэх хуулийг 7 дугаар бүлэг заасан эрх үүргийг хүлээж оролцдог. За тэгэхээр ямар эрх үүрэг хүлээх юм бэ гэдгийг тайлбарлая. За ямар хэрэгт шүүгдэж байгаа мэдэх хэрэгтэй. За өөрийнхөө өмнөх хууль зүйн тусалцаа авах хэрэгтэй. Шүүх хурдааны явцад мөдөслөг гацаалсан уулз хамаар олон бичгээр чөлөөтэй харилцаж болно. За хэргийн зүйлсэл хэргийн харилцсан талаар тайлбар гаргах хэрэгтэй. За нотлоод гаргаж өгөх хэрэгтэй. За шүүх хурдаанд мэдүүлэг өгнө. За мөн мэдүүлэг өгөхөс татгалзах хэрэгтэй. За мөн авах хэрэгтэй. Эрүүгээр хэн шийдвэр ажиллагааны талаар шүүхээс хууль заасан дагуу зөвшөөрсөн мэдээллийг авна. За шинжээс өмсөн доктор шинжээчийн төгөл тавцлагын материалтай бүрэн танилцснаа. За шүүгч өөрийгөө өмгөөлөх хэрэгтэй. За шүүх хурдааны явцад мөдөслөг гацаалсан уулз хамаар олон чөлөөтэй харилцана. За шүүгч мөн гомдлосод гарах хэрэгтэй.
За шүүхийн шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргана. За бусад этгээдээ шүүхийн шийдвэр гаргасан гомдол эсэргүүцлээ таньж тайлбар гаргана. За шүүх хурданд оролцсон шүүгч прокурор нэмэгдсэн дарга хууль заасан үндэслээр татгалзан гаргах өгсөл гарах хэрэгтэй. За одоо бичлэн оролцох мэтгэл хэрэг хэрэгжүүлнэ. За ямар үр хүлээх юм бэ гэвэл шүүх хурдааны дээгс оролцсон. За шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг бэлдүүлнэ. За мөн хэргийн оролцоод бусад оролцогчдод нөлөөлөхгүй байх ийм эрх үүрэгтэйгээр оролцсон байна. За эрх үүргээ ойлгосноо? За сууж. За шүүхийн хэлцүүлгээ. За мөн бас гаврал басгаар мөн хоригчоор оролцож байгаа. За мөн хоригчийн үед бас тодорхой эрх үүрэг хүлээж оролцсон. Тэгэхээр ямар эрх үүрэг хүлээх юм бэ гэдгийг тайлбарлая. За хэргийн бодит төлөвийг тогтоох шаардлагатай эзүүд баримт бичиг мэдээд бусдын гаргаж авторыг бэхжүүл тусгуулна. За мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотгоорын шалгуулах хүсэл гарах хэрэгтэй. За шүүх хурдаанд даралтын зөвшөөрснөөр шүүгдэлт шүүгчлэнжээс асуулт явах хэрэгтэй. За шүүхийн үйл ажиллагаа шийдвэрт бол гомдол гаргана. За гэмтрэг боловч хохирол хор шиг хэмжлэх нөхөн төлөв гарах хэрэгтэй. За шүүгээс цаат болон шийдвэр тогтоолыг гартаа авна. За шүүх хурдаанд оролцсон шүүгч прокурор нэмэгдсэн дарга хууль заасан үндэслээр татгалзан гаргах өгсөл гарах хэрэгтэй. За шинжээс нэмсэн нөхцөл шинжээсийн дүгнэлтийн өөрт хамааралтай өстой танилцсан. За өөрийн болон гэр бүл гишүүд эцэг гэр бүлийн газар мэдээлэл өгөхгүй байх ийм хэрэгтэй байна. За ямар үр хүлээх юм бэ гэвэл мөн хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгнө. За өөрт илэрхий болсон хэргийн талаарх мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй. За шүүх хурдааны дээгс оролцсон. За хоригч эрүүгийн хэн шийдвэрээс саад учруулсан эсвэл худал мэдээлэл өгсөн бол зөрчил хувьд бол эрүүгийн заасан хариуцлага хүлээх зохицуулалттай гэдгийг тайлбарлаж байна. За ойлгосноо. За сууж. За шүүхийн хэлцүүлгээ дараалал тогтоё. За шүүхийн хэлцүүлэгтээ долларын төгс ялгах дүгнэлт танилцуулна. За үүний дараа шүүгчдээр мэдээлэл өгвөл баасгүй ган хурлаар мэдээллийг сонсно. За дараа нь хэрэг тавьсан бичгийн нотлог шинжилгээ хийх дараалал явуулахад тогтоож байна. За улсын шүүгчдийн өмгөлсөний зүгээс Гэмбургийн талаар ямар байр суурьтай оролцож байна вэ? Шүүх хурдаанд ямар нотлогоор судалж оролцох? За шүүх хурдаанд хэлцүүлэхгүй байх нотлогоороос асуулт баримт байгаа юу? За мөн дараалт оруулах санал хүсэлцээр гаргах баримт байгаа шиг талаас саналаа хэлье. За улсын хэрэгч. За хяналтын болохоор ууган бас миний би өнөөдрийн шүүгүүлэлтөнд төрийн нэрийн улсын ялагчаар оролцохдоо шүүгдэгч О Баасан хөө болон О Ган хурл нарыг гэмтрэг үйлсэн гэмбүрөөтэй болохыг нотолж ялах байр суурьд оролцсноо. Ялах үйлсэнд өрдөгсөн нот баримтуудыг шинжилэн судална. За шүүх хурдааны дараалал болон дараад оруулах тусгаалan гаргах санал байхгүй байна. Чинээр гаргаж өгөх болохоор байхгүй байна. За өстөд өгөөч. За өнөөдөр шүүгдэгч Ган хурлын өнгөрөх оролцож байна. За хэргийн зүйлстэй маргаан байхгүй. Нэмэлт гарах нотгоорт байхгүй. За дулаан өгөөч. За шүүх хурданд Баасан хүүгийн өнгөрч оролцож байна. За Баасан хүүгийн хөдөлгөөний хэргийн зүйчлийн талаар бол маргах зүйл байхгүй. Хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. За хувийн нотлох баримтын талаар хувийн байдлын талаар нотлох баримтыг шинжилсэн. Шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй. За Гэмбургийн талаар маргахгүй байгаас ялах зүйлтэй төвчөөтэй танилцуулах татгалзах зүйл байхгүй байна. За шүүхийн хэлцүүлэг. Улсын ялах төгөл танилцуулна. Ялах төгөлд ялагч О Баасан хөө О Ган хурл нарт холбогдох хэрэгээр талаар Скотрамын Бүкэрийн нутгийн хэрэг хүрт мөрдөн байдлын ажиллагаанд хяналттай хяналтын бүкэр хууль цаасан дэд зөвлөх гээ ууган Батбий 2025 оны 1-р сарын 8-ны өдөр эрэг үйл ажиллагааны 16 дугаар зүйлийн нэг хэсэг зааснаар эрэг үүрэг үүсгэж ялагчаар татсан О Баасан хөө О Ган хурл нарт холбогдох 243 432 12 дугаарт эрэг үүрэг Тус аймгийн цагдаагийн газрын нийтийн хэвлэл хамгаалах олон нийтийн аюул байдлын хангах засгийн эсхийн байдлаар цагдаагийн нислэгч ихээ эсэх болон мөрдөн байцаалтай ажиллагаа 2025 оны 1-р сарын 17-ны өдөр хэрэг шүүх шилжих санал гарган янзан дөрөвснийг мөн өдөр хүлээн авч чинаад тэмдэглэв. Хоёр ялж байгаа гэмтэргийн төвчаагуулгын хувьд ялагдагч О Ган хурланд тогтворсон үедээ буюу 2024 оны 11-р сарын 21-ний өдөр Сквадр аймгийн Мөнхөн сумын 1-р баг Бангад гэх газарт О Баасан хүүтэй тухайн үед үйлсэн хувийн харамгийн харилцааны улмаас маргалдаж улмаар харилцсан зодтолж О Баасан хүүгийн эрүүл мэндэд хамар яс, хоншоор яс, баруун нүдний ухаргаан дээд доод хажуу хананд хугарал, хоёр нүдний дээд доод зовх, алюминий саалтын тусгаарал, усан доорх, хийжилт гэмтэл хөнгөө өхөр санаатай очруулсан. Ялагдагч О Баасан хүн зогтурсан үедээ 2024 оны 11-р сарын 21-ний өдөр Сквадр аймгийн Мөнхөн сумын 1-р баг Бангад гэх газарт О Баасан хүүтэй тухайн үед үйлсэн хувийн харамгийн харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодтолж О Ган хурлийн эрүүл мэндэд нь
хамрын хянга ялсанд хугарал, цээжин зөөлөн эдийн гэмтэл бүхий өнгөөхөр санаатаа учруулсан гэмт хэрэг үүссэн болох нь мөрөн жил ажиллагааны явцад хэрэг хууль зас үндэс жирийн дагуу цуглуулж өгсөн дараас нь алах хуримтлуудаар ноцогдсон тогтоогдож байна. Хохирогчдоор гон хүрлийн өгсөн мэдүүлэг би 2024 оны 11-р сарын 21-ний өдөр 7 цагийн орчмын үед Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын 1-р багийн нутаг удаан ушуу гэдэг газарт гэртээ унтаж байхад манай найз Шижрээ Баасанхүү гэх залуу хоёр манай гэрт ирсэн. Тэгээд манай эхнэр цул заяа тухайн хүмүүс хоолцоо хийж өгсөн. Хоорондоо юм ярих зуртаа 2 жил ярих хувааж уулзсан. Баасанхүү гэх залуу надад юм яриад сууж байх зуртаа намайг адуу мал хөөсөн гих яриа хөндөж яриад байсан. Тухайн асуудал болсны урд өдөр манай гадаа адуу ирэхээр нь би хөөс юм аа. Тэгэхэд нэг танихгүй залуу намайг аална гэж над руу ирээд бид хоёр хоорондоо ам дүрлсэн юм аа. Тухайн залуу нь Баасанхүү гэх залуугийн адуу байсан. Тэгээд тухайн асуудлаас болоод Баасанхүү надад ам дүрлэж байхдаа Шижрээгийн нүүрс нь гараараа зогсон. Тэгээд би Баасанхүүд хандаж яаж байна чи гэхэд миний хамрал руу гараараа нэг удаа зогсон. Тэгээд миний хамраас тусгараад ихсэн. Тэгээд Баасанхүү бид хоёр хоорондоо зуурлаад манай гэрийн хойморд байх модон орон дээр заамцаад унах үедээ би Баасанхүү нь манай модон орны толгойг мөрөх шиг болсон. Баасанхүү задууснаас болж миний хамар яс сугарсан гэх мэдүүлэг Австрийн 18-с 20 дугаар ууланд хохирогчдоор Баасанхүүгийн өгсөн мэдүүлэгт тэгээд Шижрээс бид хоёр тухайн айлд очиод хоолцоо хийхэд идээд хоорондоо юм ярьж суулгасаа ган хүрэл ах Шижрээс ирлээ гэж 3 шил ярих гаргаж өгөөд бид гурав хувааж уулзсан. Тэгээд ган хүрэл бид хоёр хоорондоо үйл зүйлээр ойлголцоо асуудлаасаа болж маргалцсан юм. Тэгээд ган хүрэлийн хамарлын гараараа нэг удаа зогсон. Тэгээд бид хоёр хоорондоо зуурлаад орон дээр унсаа. Би тухайн үед модон орныхын толгойн орой өсгөрөө мөргсөн. Тэгээд ган хүрэл ах бид хоёр хоорондоо зуурлцсан ивэрэ гэрээс гадагш гарсан. Тэгээд ган хүрэл ах хавирч газарт унгаагаад миний хоолойг боогоод миний хамралуу зогсон. Тэгэхэд миний хамраас тусгараад ихсэн. Тэгээд цааш өргөжлүүлээд миний нүүрлөө 2 удаа зогсон. Тэгээд ган хүрэл ах бид хоёр салцгаасан. Бид хоёр тухайн айлаас явлаа гэх мэдүүлэг Австрийн 13-аас 14 дугаар хуудсанд гэрч Жэдуллагийн мэдүүлэг Баасанхүүд хандаж чи ахыгаа яагаад додж байгаа юм бэ гэж хэлэхэд Баасанхүү нь муу амин нэгтэй хилстанууд гэж хэлээд ган хүрлийн хамрал руу гараараа нэг удаа шууд зохиод авсан. Тэгээд ган хүрэл Баасанхүүний нарны хоорондоо дуурлаад гэрийн хойд талын орон дээгүүр дамжаа зүүн талд байсан модон орон дээр зуурлаад унсан. Тэгээд Баасанхүү нь манай нөхөр ган хүрлийг доороо оруулаад дээр нь гарах үед ган хүрэл нь Баасанхүүгийн өмсөж байсан цамцныхын захаас угдраад татах үед манай гэрийн зүүн талын модон орны урд талын толгойг энэ хүчтэй мөргсөн. Тэгээд ган хүрэл Баасанхүү хоёрын хамраас нь тусгараад гэрээс гадагш гарцгаасан. Ган хүрлийг хавирч газар тунгаагаад зүүн хавир руу өшөглөөд толгой руу гараараа зохиод би чамайг хүнээр алуулна би том ар талтай гэж дарамтлаад байсан. Тэгээд хоорондоо дамталцаа зогсож байснаа Баасанхүү нь ахаа болиё гэж хэлээд хоорондоо салцгааж байсан. Тэгээд би гэрээс ус авчирч өгөөд Баасанхүү нөхөр ган хүрэл нарын цусыг угаалгасан. Тэгээд Баасанхүүгийн явцаас нэг цаг орчмын дараа эхнэр нь болох нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хүн манай гэрт Шижрийг авъя гэж ирсэн. Тэгээд тухайн эмэгтэй хүн намайг гэрээс дагуулж гараад бослоо асуудлын талаар асуухаар би бослоо асуудлыг үнэн бодитоор нь хэлсэн гэх мэдүүлэг Австрийн 23-аас 25 дугаар хуудсанд гэрч Шижрийн хотын мэдүүлэг 2024 оны 11-р сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын 1-р багийн нутаг Бангад гэх газарт ган хүрлийн гэрт найзындаа өглөө адуунд явж байгаад манай дүү Баасанхүүтэй хамт очив. Баасанхүү бол манай хоорой дүү гэсэн чинь манай найз бол ган хүрэл чамайг ирсэн юм чинь гэж хоол хийгээд нэг шил 0.75 литр экспорт арих гаргаж ирээд Баасанхүү ган хүрэл бид гурав хувааж уусан удалгүй би давсраад унсан тухайн үед юу болсон талаар нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг Австрийн 30-аас 31 дугаар болсон. Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлцээ 2024 оны 11-р сарын 29-ний өдрийн 6 дугаартай шинжээчийн төвлөлтөнд ган хүрлийн бид хамрын хянга ясанд хугараад цээжин зөөлөн эдийн гэмтэл тогтооглоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс удаагийн үйлдэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийн төр хугацаагаар сарнилтууд эрүүл мэндэд төвчөрсөн хөгжлийн зэрэг тохиолдсон зэрэг 3-1-1 заасан хөнгөн зэрэг тогтооглоо гэх шинжээчийн төвлөлт Австрийн 51-аас 54 дугаар хуудсанд Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлцээ 2024 оны 11-р сарын 29-ний өдрийн 5 дугаартай шинжээчийн төвлөлтөнд Баасанхүүгийн бид хамар яс, хоншоор яс, баруун нүдний хурхайн дээд доод хажуу хананд хугарал, хоёр нүдний дээд доод зөвхөнд алюминий салстын цус суралт арьсан дорх хийжил гэмтэл тогтооглоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийн төр хугацаагаар сарниулалтууд хүний эрүүл мэндэд төвчөрсөн охирлын зэрэг тогтоох цэргийн 3-1-1 зааснаар охирлын өнгөн зэрэг тогтооглоо. Шинжээчийн төвлөрөл Австрийн 36-аас 39 дугаар хуудсанд болон
Ялагдагчаар баасан хүүгийн өгсөн мэдүүлэг. Тэгээд хоорондоо юм яриа сууж байхад шижир ах надад хандаж чи ганаг ална гэж томроод байсан бидтэй одоо алаач гэж хэлснээс болоод ган хүрэл ах бид хоёр хоорондоо ам зөрөлдөж муудалцсан. Тэгээд би эхлээд ган хүрэл ахын хамарлын гараараа зөхиод хоорондоо зурлаад хойд тод байсан модон орон дээр унаад гэрээс нь гарсан. Тэгээд ган хүрэл миний хоолойг бууж газар унгаагаад эхлээд миний хамрал руу гараараа нэг удаа зохиод зүүн нүд рүү дахиад гараараа зохиод байсан. Тэгээд ган хүрэл ахад зохиоснаас болоод миний хамраас их хэмжээгээр тусгаараад байсан болохоор нь бид хоёр салаад би тухайн айлаас явсан гэх мэдүүлэг австрийн 74-өөс 75 дугаар хуудсанд ялагдагчаар ган хүрлийн өгсөн мэдүүлэгт шижрээ баасан хүү гэх залуу хоёр манай гэрт ирсэн. Тэгээд манай эхнэр дуулаа тухайн хүмүүс хооллоо хийж өгсөн. Тэгэхэд нэг танихгүй залуу намайг аална гэж над руу ирээд бид хоёр хоорондоо ам зөрөлдсөн юм аа. Тухайн залуу нь баасан хүү гэх залуугийн адуучин юм шиг байсан. Тэгээд тухайн асуудлаас болоод баасан хүү надад ам зөрөлдөж байхдаа шижрээгийн нүүрсээ гараараа зогсон. Тэгээд би баасан хүүд хандаж яаж байна чи гэхэд миний хамрал руу гараараа нэг удаа зогсон. Тэгээд миний хамраас тус гарахад гараад эхэлсэн. Тэгээд баасан хүү бид хоёр хоорондоо зуурлаад манай гэрийн хойморт байх модон орон дээр заамтлаад унах үедээ баасан хүү манай модон орны толгойг мөрөх шиг болсон. Баасан хүү миний өмсөж байсан цамцны захаар хоолой боогод байсан болохоор гарыг нь тавиул гээд зохиж түлхээд байсан танд байна гэх мэдүүлэг австрийн 86-87 дугаар хуудсанд зэрэг налбармтууд хэрэг цуглаж авсан байна. Дээрх налбармтуудаас дүгнж үзэхэд 2024 оны 11 сарын 21-ний үед Скотland аймгийн Мөнхөн сумын 1-р өг багц гэх газар баасан хүү болон ган хүрэл шижир бат наран докторс хундааны төлөв хэрэглэж улмаар баасан хүү ган хүрэл наран докторсон үедээ тухайн үед үүссэн хувийн таармын харилцааны улмаас хоорондоо маргалж ган хүрэл баасан хүү наранд харилцсан зодтолтой бие биенээ эрүүл мэндэд хөнгөө ухрал учраас үйл баримт батлагдсан тогтоогдож байна. Баасан хүүгийн үйлдлийн улмаас хохирч ган хүрлийн биед хөнгөө ухрал учирсан хор өсөлт шууд шалтгаан холбоотой байна. Ган хүрлийн үйлдэл нь хохирч баасан хүүгийн биед хөнгөө ухрал учирсантай хор өсөлттэй шалтгаан холбоотой байна гэж үзэж байна. Иймд ялагдагч баасан хүү ган хүрэл нар нь өөрийн үйлдлийн хууль ёсончтой болохыг мэдэж хохирчийн биед гэмт учрал болохыг ухамсарлаж зориуд эрх чөлөөнд нь хандсан үйлдэл нь эргэн үеийн ерхий ангийн 2-3 дугаар зүйл 2 хэсэг заасна гэмбүргийн санаа тайлбар хүний эрүүл мэндэд хөнгөө ухрал санаатай учруулсан гэж үндэслэлтэй байх тул ялагдагч баасан хүү болон ган хүрэл нарт холбоотой хэрэг ялах төгөлд үйлдэж шүүхөр шийдвэрлэхээр шийдвэрлэв. Эрүүл эрхийн шийдвэрлэх хуулийн 32 дугаар зүйлийн нэг хэсгийн үйлдэл болон тогтоох нь ялагдагч ган хүрэл болон баасан хүү нарыг хүний биед гэмт учруулсан дээрх үйлдэл эрүүл үеийн засгийн ангийн 11 дугаар зүйлийн нэг заасан зүйлсээр тогтоох. Ялагдагч баасан хүү болон ган хүрэл нарт холбогдох 243 430 дэгдэг 12 дугаартай эрүүл эргийг харилцааны дугаар Скотland аймгийн сумын анхаас шатны шүүгч хэлжээ. Ялах төвд үйлдлийн хяналтын прокурор хууль цаазын дээд зөвлөх ууган бат. За баасан хүү усэ. За улсын гэрчээс ялах төвөнд тайлцсан ойлгомжтой. Асууж тодруулах зүйл байна уу? Баггүй. За шүүгүүдэнд мэдүүлэг өгөх үү? Өгөхгүй. За болсон үйл явдлаа өөрөө шүүгчээр оролцож байгаа мөн хөрсөөр оролцож байгаа тийм. Тэгэхээр одоо болсон үйл явдлын талаар одоо санал гомдол хөрөл юу хэмжих зүйл юу вэ? Тэр талаараа ярина гэсэн үг ойлгосноо. Материалж хоёртолч хөрлөг. Одоо санал хүсэлт байхгүй. Энэ хэрэгтэй хийсэнтэйг юмсэж байна. За алсагс нэг тодорхойлцол. Дахиад нэг зүйл тодруулах шээ. Баасан хүү шүүгдэгчүүд асууж байгаа шүү. За тухайн үед үйлдсэн хувийн таарамдгүй харилцааны улмаас маргалдаж муудалцсан байна. За үүнээс хойш ер нь ган хүрэлтэй ер нь холбогдсон уу? Одоо ер нь хоёрын харилцаа хамаарал юу байгаа вэ? Ямар байгаа вэ? Өөрчлөлтгүйсэн зүйл байгаа юу? Өөрчлөлтгүйсэн битээр аль эртний танилуд битээр одоо тийм санал гомдол байхгүй. Өөрчлөлтгүйсэн одоо надад үг юм тийм үү? Гэмбуруудаагаар хэллээр бүлэмжшүүлж байгаа гэж ойлголоо зөв үү? Зөв. Бас өгөө үлцээ. Наацлаа үлч. За басан жаатрын бие мэдлэлийг тодруулах гэж очив. Хотод сумглаа. Чи одоо чинь Төв аймагт амьдарч байгаа шүү тийм ээ? Албаасаа шилжээгүй байсан юм уу? Наашаа юу? Тий. Шилжсэн. Одоо Төв аймагт амьдарч байгаа тийм ээ? Тий. Төв аймагт ямар ажил төрөл эхэлж байгаа вэ? Малчин. Тий, ажилгүй гэсэн мэт эрхлэн тодорхой ажилгүй гэсэн байл шүү дээ. За тэр хохирч ган хүрэлтэй одоо эвлэрсэн санал гомдгүй гэж хохирчийн уусаад ямар нэг юм эмчийн зардал дээр төлсөн үү юм тухай үед нь төлсөн үү? Үгүй. Чамаас нэхэмжсэн зүйл байгаа юу? Баггүй. Эсвэл санааны хохирол нэхэмжсэн үү? Үгүй. За чиний хувьд хохирогч явж байгаа тийм ээ? Ган хүрэлтэй санааны хохирол нэхэмжилж байгаа юу?
санааны хөлөг хэмжлэх байгаа тийм үү? Хэмжих зүйл байхгүй тийм. Баггүй. Эвлэрсэн гэж ойлгож болох уу? За өөр асуулт гэх. Одоо Төв аймаг аль сумд амьдарч? Сэргэлэн Эцгээргөө. 2 дугаар. За асууж. За гаан хөрл басъя. За түрүүнд одоо шүүгдчүүдээ хөргөцсөн үед хүрүү тань. За бас үйл явдлын талаар замун санал гомд юу нэ хэмжиж байгаа зүйл юу вэ тэр талаар ярьчих. Миний хувьд бас их хэмжиж байгаа зүйл байхгүй, санал гомдол байхгүй. Бидний хооронд эвлэрсэн буруу зүйл хийсэнтэй гэмшиж байгаа. За хэсэгч. Яг тодорхойлох үү. Байхгүй да. За хэрэг тодорхой. Талаад. Асуултгүй. За хэрэг тавцсан бичгийн батарантай асуудлаар орж нар. Дуртай. За шүүгдэгчнэр нь өнөөдөр шүүх хурлаанд оролцохдоо гэмбүрүүдээр ямар нэгэн байдлаар маргаж мэтгэлцсэнгөө хохирол төлбөр нь хэмжигдээд байхгүй учраас ялгт үйлчлэн дурдагчдын алах баримтуудыг шинжилэн судлахдаа за товч байдлаар дурдаад шинжилэн судлахын тооцоолох саналтай байна. Шудрын прокурорын газрын анхлын прокурор Х.Ог Мөтви ялгдагч Баасанхүү болон анх хүрэл нарт холбогдох 243 хурамчиг 432-ыг 12 дугаартай эрүүл иргэн шиг борлоонд улсын ялгчаар оролцохдоо авсргийн материалаас дараах алах баримтуудыг шинжилэн судлуулна. Анх хүрлийн мэдүүлэг австрийн 12-оос 18-аас 20 дугаар хуудсанд хохирогч Баасанхүүгийн мэдүүлэг австрийн 13-аас 14 дугаар хуудсанд гэрч Ж Зулзайгийн мэдүүлэг австрийн 23-аас 20 хуудсанд гэрч Ж Шичротын мэдүүлэг австрийн 30-аас 31 дугаар хуудсанд Скотланд аймгийн шүүх шинжилгээний элчийн 2024 оны 11 дугаар сарын 29-ны өдрийн 5 болон 6 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон за ялгдагчаар Баасанхүү болон ган хүрэл нарын өгсөн мэдүүлэг австрийн 74-аас 75, 86, 87 дугаар хуудсанд авагчийн мэдүүлгүүдийг шинжилэн судласан тооцоолох саналтай байна. За хэрэг хүмүүст. Орсын ялгч одоо хэлчихлээ давхцуулаад явах бай. За тодорхой. Зүйл байхгүй байна. За танууд шүүхийн хэлцүүлэгт нэмж арах санал хүсэлт байна. Бас хэлэх юм. Санал хүсэлт байхгүй байна. Байхгүй. За Баасанхүү гаан хурлаар нэмж хэлэх зүйл байна уу? Байхгүй. За шүүхийн хэлцүүлгийг дуусгая. За шүүгчний гэмбүрэг асуудлыг хэлцэн. Процедурч зүйлстэй танилцуулна. Өсөлтсөн төвд 2025 оны 3 сарын 11-ний өдөр гэмбүрэлтэй тооцоолох тухай. Скотланд прокурорын газрын хэрэг бүрт мөрдөн байдлах ажиллагаанд хяналттай хяналтын прокурор Хуулиалын дэвсгэрийг Х.Ог Мөтви прокурорын хуулийн 17, 19 дүгээр эрүүл хэн шийдвэрлэх хуулийн 34, 7, 35, 22 дүгээр зүйлийн нэг хэсгийг дуустал удирдлага болон эрүүл хөлийн засгийн 11 дугаар зүйлийн нэг хэсэг үйлдсэн. Баасанхүү ган хүрэл нарт холбогдох 243, 3-ыг 430, 2-ыг 12 дугаартай эрүүл иргэн шиг хуралдаад улсын ялгчаар оролцсон дараах үйлчлэг гаргаж байна. Эрүүл баримтын үед шүүгдэгч ган хүрэл болон Баасанхүү нар нь 2024 оны 11 дугаар сарын 21-ний өдөр Скотланд аймгийн Мөнхөн сумын 1 дугаар баг багц газарт арьс автобус гомдооны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таамаггүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгүүдийг тус үйлдсэн байна. Мөрдөн шалгалт ажиллагааны явцад хууль зас үндэс журам дагуу цуглуулж бэхжүүлсэн түншлэн шүүх хурлааны хэвлэлгүй талуудын шинжилгээ судлсан алах баримтуудаар шүүгдэгч Баасанхүү болон ган хүрэл нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдлийн хор уршиг зориулж өргөсөн гэмбүргийн санаа тайлбартай гэж үзсэн. Гэмтэргийн улмаас хохирогч ган хүрэл болон Баасанхүү нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Хохирогч ган хүрэл болон Баасанхүү нар мөрдөн шалгалт ажиллагааны явцад хохирол нэхэмжлэн баримт гаргаж өгөөгүй ба хохирогч нар нь ялгдагчаас сэтгцэл учирсан хохирол болон хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн байна. Хэрэгт хохирогч Баасанхүү нь өөрийн бид учирсан дээрх гэмтлийг үзүүл эрүүл мэндийн туслан үйлчилгээ авсан байх бөгөөд түүний бид учирсан дээрх гэмтлийг эрүүл мэндийн дадлын сангаас 78,578 төгрөгийг болгосон байх бөгөөд ялгдагч ган хүрэл нь эрүүл мэндийн дадлын төлбөрийг өгөхөнд төлөөгүй байна. Хэрэгт хохирогч ган хүрэл нь өөрийн бид учирсан дээрх гэмтлийг үзүүл эрүүл мэндийн дадлын сангаас 35,396 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн туслан үйлчлэг авсан байх бөгөөд ялгдагч Баасанхүү эрүүл мэндийн дадлын сангийн төлбөрийг өгөхөнд төлөөгүй байна. Шүүгчдийн гэмбүрэг нотлсон байдлын хувьд шүүгчдийн ган хүрэл болон Баасанхүү нарын дээрх гэмтгийг үйлдсэн болсон мөрдөн шалгалт ажиллагааны явцад хууль зас үндэс журам дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүх хурлааны явцад шинжилгээ судлсан алах баримтуудаар нотлогдсон тогтоогдож байна. Иймд шүүгч ган хүрэл болон Баасанхүү нарын үйлдлийн гэмтгийг эрүүл хөлийн засгийн 11 дугаар зүйлийн нэг хэсэг зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хөх санаатай учраас гэмтэрэг тус үйлдсэн гэмбүрүүдэд тооцоолох саналыг гаргаж байна. Заартай хүмүүст. Шүүгдэгч ган хүрэл өмгөөлөгчийн шүүх хурлд оролцож байгаа. За шүүгдэгч маань өөрөө хийлээргээ хөдөлгөөн шүүгч учраас бол зүйлчилгээр маргаан байхгүй. За өөрөө
цэцэрлэгийн гохрол авахгүй гэсэн ихэнхлэг зүйл авахгүй гэсэн учраас улсын хэрэгжийн ялны санал нэг байна. За зөвлөгөө. За баасан үгийн өнгөрчээр орчиж за баасан үгийн үед эрэг хуулийн тусгай ангийн 11.6-1 буюу бусдын бид хөнгөн гэмт санаатай учруулсан гэсэн гэмтрэгт холбогдсон. За анхаасаа тухайн одоо зүйл ангийн үед хүлээмжшүүлсэн маргах зүйлгүй. За мөн өөрөө өөрийн хэрэг тус хохирогчоор одоо эрүүл мэндэд хөнгөн гэмт учруулсан байгаа. Ийм учраас одоо шүүгдэгч талаас гам хүрлээс нэхэмжих зүйлгүй сэтгэл санааны хохирол шүүмжлэхгүй гэсэн. За эрүүл мэндийн санд учирсан гохирол буюу 35,956 төлөвлөгөөд илэрхийлсэн. Сая харин арай амтцэг хол төв амьтдээс учраас хөдөө төвш арай амтцэг одоо шүүх хурлын дараа хийчих байх. Ийм учраас тухайн удаа зүйлдээ марах зүйлгүй байна. За хаврал бас хоёр босё. За өсөлтөөс хаврал басгүй. За эрүүгийн нэг хүний эрүүл мэндэд хөнгөх санаатай холбох гэмтрүүлсэн. Гэм бороо тооцлын төгөлтийг гаргаж байна. За өөрсдөө ч одоо тухайн босон үйл явдлыг хүлээн зөвшөөрч байгаа юу? За энэ хэргийн зүйлс гэм бороотой маргаан байна уу? Энэ талаас саналаа тий. Миний хувьд бол хүлээн зөвшөөрч байна. За бас Миний хувьд хүлээн зөвшөөрч байна. за сууч. За шүүгчийн зүйлс гэм борооны талаар бол маргаагүй байна. За гам хурд баасан хүн 2024 оны 11 сар 21-ний өдөр Сүхбаатарын багнах их газар. За иргэн гаврын гэрт одоо тухайн үед зөвхөн хугацааны хэрэглэх явцдаа тухайн үед үүссэн тарамжиг арчны бол хоорондоо маргалдан харилцан зодод. За биенийхээ эрүүл мэндэд хөнгөө хөрлөвчсөн үйл баримтвал хэрэг тогтсоноос нотлон тогтоогдсон байна. За дээрх үйлдэлүүд нь эрүүгийн тусгай 16 нэг заасан. Хүний эрүүл хөнгөө санаатай зориулах гэмтрийн шинжийг агуулж багт бол одоо тэдгэрийг тухайн гэмтрэг болсон гэм бороо тооцох үндэстэй гэж шүүгдэг үнэлээ. За гэмтрэг бол бас орчны эрүүл мэндэд хөнгөө хөрлөвчсөн. За шүүгчийн зүгээс тухайн хөрөлтөө холбоотойгоор ямар нэгэн эрүүл мэндийн татвартай шүүгүүд ирээдүгөө. За би энэс хэмжлэл зүрхүү гэснийг дурдъя. За мөн тухайн гэмтлийн бол бас баасан хүн хаврлаар эрүүл мэндийн тусдан зүйлсгээ авсан. Үүн зөв эрүүл мэндийн дадлаас сангаас баасан хүн эмчилгээний зард 35,000 хаврын эмчилгээний зард 35,396 төгрөг. За баасан хүн эмчилгээний 78,578 төгрөгийг тусдас зарцуулсан байхдаа эдгээр мөнгөийг шүүгчдээс гаргуулж эрүүл мэндийн дадлын санг төхөндөө төлөх нь зүйтэй гэж үздэг. За энэ шийдвэрийг шүүх хурлаараа тэмдэг тусгай нарийн дараа. За шүүгч баасан хүн гаврлаарыг эрүүгийн тусгай 11.6 нэг цаасан гэмтэр гүйцэн гэм бороо тооцсон. Энд тэдгээс эрүүг хариуцлага хүлээх асуудлыг үргэлжлүүлэн хэлсэн. Улсын эрүүгийн хариуцлагуудаар зөвлөлтөө гаргана. Эрүүгийн хариуцлага хүлээх тухай шүүгээс шүүгдэгч О ган хурл болон О баасан хүн нарыг эрүүгийн тусгай 11 дугаар зүйлийн нийт хэсэг заасан гэмтэр гүйцэн гэм бороо тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээх нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгээд эрүүгийн ерхий ангийн 6 5 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6 4 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлөөр тус тогтоогдох юм үзлээ. Шүүгдэгч Оган хуралд эрүүгийн засгийн 11 дугаар зүйлийн нийт хэсэг зааснаар 700 нэгштэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 мянган төгрөгөөр тоосох ял оногдвол торох ялыг 3 сарын хугацаанд хэсэгтэн төлөөлөх. Шүүгдэгч баасан хүн эрүүгийн засгийн ангийн 11 дугаар зүйлийн нийт хэсэг зааснаар 700 нэгштэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 мянган төгрөгөөр торох ял оногдвол торох ялыг 3 сарын хугацаанд хэсэгтэн төлөөлөх сонирхолтой байна. Гэмтрийн улмаас хэрэгт битүүмжсэн болон эдмэрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй шүүгдэгч доогүй учраас илгээд оруулан тоолох санал байхгүй байна. Хэрэгэн шийдвэр ажиллагааны ясаа шүүгдэгч нараас гаргуулах дарал байхгүй. Шийдэл тогтоол 40 төгөлдөр боллоо. Шүүгдэгч өөр даасан хэмжлэр татал хэрэгж гарах хэмжээг өөр хөгжүүлэх гэсэн төгөлдөр гаргаж байна. За эрүүг хариуцлаганд бол саналаа хэлье. За эрүүг хариуцлага маргаангүй учраас эрүүг хуулийн 11.6-1 зааснаар торгуулийн ял төв санал нэг байна. Гэхдээ торгуулийн ялдаа бол торгуулийн ялын доод хэмжээгээр торгож өгсөн санал гаргаж байна. За нөгөө хоёр цангасаар бол манай малчин учраас бол зурцлыг хязгаарлах болон нэг бус ажил хийхэд бол ялс нь бол охин муутай гэж үздэг болохоор торх ялыг дэмжих юм а. За хувийнх нь анхаас эргээ хүлээн зөвшөөрөх учраас бол хөнгөрүүлэх үйлс болно гэж үзэж байна. Өөр санал байхгүй. За зөвлөө үзэж.
За баасан үед эрүүгийн тусгай ангийн 11-6-1 буюу одоо гэмбүртэй тооцогдсон байгаа. За анханасаа баасан үед бол одоо тухайн одоо хэрийг хүлээмжшүүлсэн. За хургчид төлбөр байхгүй сэтгэл санааны хохирол учирсан одоо төлбөрийг нэхэхгүй гэсэн. За хургчийн зүгээс мөн одоо ямар нэгэн байдлаар үргэлж хэмжих зүйлгүй. За эрүүл мэндийн санд учирсан хохирол 35,356 төгрөгийг төлгөө илэрхийлсэн. За энэ баасан үед одоо Төв аймгийн Сэргэлэн сумд одоо малан амьдардаг байгаа. Ийм учраас тухайн зүйл ангид заасан одоо торгуулийн ялыг сонгох боломжтой гэж үзэж байна. За торгуулийн ялын үед 450 мянгаас эхэлж байгаа. Ийм учраас улсын ялгчаас санал болгосон 700 мянган төгрөгийн төгрөгөөс багасгаж өгнө гэсэн саналтай байна. За бас нэг болсон. За ашиг хурдан дууссан прокурорын дүгнэлттэй холбоотойгоор нэмж хэлэхсэл байна. Санал хүсэлт байна уу? Байхгүй. За га хөрл. Байхгүй наа. За шүүх шийдвэр орон шүүх хурлаа зогсоо тий.